Юуны орд Марсдын энэ улааны тэмцээнд одоо ингээд өндөр амжилтыг ирсэнд баяр хүргэж байна. За. Хадаа баяр хүргэж байна. Тэгээд одоо өнөөдрийн нэг энэ тухай ярих гэсэн аа. Таны одоо Марсдын одоо хижээгээс одоо ямар бодлогоор ингээд одоо энэ морин өртгийн тухай ингээд хэмжлэн тухай дөрвөн яагаад юм. За. Марсдын байна. Үүсэх гэдэг. Өөрөөс морин дэх дуртай. Миний хөө багасаа 5 настай байсаар моринч хэлсэн. Өнөөдрийн байдлаар бас 10 жил шахумар унаад одоо энэ морин тоглолтын морин мэдлэгийн үзүүлбэрт бас тоглодог. Тэгээд одоо 2019 оноос эхлээд морин мэдлэгийн үзүүлбэрт хүчтэй болж тоглож байгаа. Тэгээд одоо сүүлийн өнгөрсөн одоо олон жилийн хугацаанд ахнараа дагаад би өөрөө зааж өгөөд маш амжилттай морин зураад өнөөдрийн байдлаар ийм зарим тэмцээнд ороод төрүүлж байгаад бас баяртай байна. Бас одоо болохоор 2025 оны 8 сард бас Монголд болсон морд харваа гэж морин дээрс номсон харваа тэмцээнд энэ Монгол улсын авраг болсон. Тэгээд өсвөрийн хүүхдэд авраг болсон. Тэгээд сая 11 сарын 3-нд буюу 2-3 өдрийн өмнө Солонгос улсын Чежу арал дээр болсон 6 улсын өсвөрийн морин садтай тэмцээнд алтан медаль авч ирсэн бүх стата баяртай байна. За маш гоё байна. Одоо энэ шагалын шагалын энэ хөлбөмбөс одоо тэгэхээр маш амжилттай ирлээ. Тэгээд одоо энэ Марс орчин одоо маш олон тэмцээнд ингээд өндөр амжилт гаргаад ирж байна. Одоо энэ мэднүнэ энэ жилийн одоо 9 сараас одоо манай Мафилийн сургуульд сурсан. Тэгээд одоо энэ удаа манай сургуулиуд одоо энэ тэмцээнд одоо ингээд өндөр амжилттай ирсэн. Одоо сургуулийн талаас маш өндөр үзэж байна. Одоо сургуулийн талаас одоо ингээд бүх багшаалтанд одоо баяр хүргэж байна. Тэгээд одоо та юу тухайн жахт одоо энэ жилийн 9 сард манай сургууль сурсан шүү дээ. Энэ тухайгаа одоо нэг ямар бодлоос одоо энэ сургуулийг сонсон бай гэсэн төрөлтөө нэг юм. За. Мор оноо гэдэг бол Монгол хүүхдийн ур чадвар сахилга бат төсөв төвчий маш хатуужилтай байхад тулд би мор оноо сургасан багаас яг л эрэгтэй хүүхэд төсөв төвч сайтай байх хэрэгтэй. Сайн хөдөлмөрч байх хэрэгтэй. Хүнлэг байх хэрэгтэй. Амьтныг хайрлах хэрэгтэй. Энэ дугаарыг би морин оноо сууж өдөө энэ олон жил бас миний өөрөө хичээгээд маш сайн суулж байгаа. Мэдээж 9 сарын 1-ээс эхлээд Мапл олон улсын сургууль сонгосон шалтгаанууд би 2 хүүгээ өгсөн. Миний том хүү болохоор гэрэлтэл ихтэй сургуулийн тагны сурагч. Дундаагийн сурагчд манай Марсод гэж байгаа. Яагаад сонгосон бэ гэхээр ирээдүй одоо өнөөдөр дэлхийн нийтээр бас нийгэмшиж байгаа энэ үед хятад хэл сурах хэрэгтэй. Дээрээс нь олон улсын сууж байгаа олон багш нартай олон гадны улсууд харьцах хэрэгтэй. Суралцах хэрэгтэй гэдэг үдээс нь сургууль сонгосон. Дээрээс нь өөрийнх нь мор унах дангаараа биш олон улсад том болоод өөр мэргэжлээ сурах учраас англи хэл, хятад хэл гэдгийг сурах хэрэгтэй гэдэг үдээс нь танаас үлдээж сонгож Мапл сургууль суултын сургуультай сургуульд сурч байгаа. Тэгэхээр Мапл сургуулийг сонгосондоо би манай гэр бүл маш таатай, маш сайхан байгаа. Энэ олон сайхан багш нар, энэ олон ангийн хүүхдүүд, энэ олон сурагч нар бүгд дэмжиж сая тэмцээнд явуулахад бүгд дэмжсэн. Бас ирээ шагнал авсанд нь баярлж байгаа үдээс таатай сайхан байна. За таны үнэлтэд маш баярж байна. Марсдын талаар өөртөө энэ сургуульд энэ одоо чинь 2 сар гарсан сурч иж шүү дээ. 9 сарын 1-нд одоо болтол төрөлтөл ямар зэрэг юм. За миний төрөлтөл Мафилийн сургууль 6 төдий сайжирч орчинд ихтэй төлөвөөс орж миний төдөл үнэхээр сайжирч байгаа. За. Тэгээд одоо дахиад одоо энэ жилээс юм уу одоо дараа жилээс олон одоо улдаан тэмцээнд бас явна шүү дээ. Тэгээд одоо өөрийн улс орныхаа алдрыг өргөж яваарэ. Манай Мафилийн сургуулийн нэр алдрыг өргөж яваарэ гэж танд төсөж байна. Баярлалаа. Тэгээд үгүй яг эх орныхоо нэрийг болон Мапл сургуулийн нэр үндийг өвөл тэмцээн дээр одоо үүнээс хойш дараагийн тэмцээн дээр болгон дээр бүгдэн дээр нь ярьж хэлж өөр Монголд байгаа олон улсын Мапл сургуулийн сурагчаа гэдэг юугаар нь нэрээр явнаа гэж тааш тэмцээнд. За баярлалаа шүү. Баярлалаа. Баярлалаа шүү. Баярлалаа.